Өнөөдөр манай сувгийн Melodic Melo болон маань эхэлж байна. Энэ болонгаараа бид нар Монголын залуу үеийн артистуудыг танилцуулах болно. Тэгээ өнөөдрийн дугаараар Dusty Tapes хамтлагаа ирсэн байна. За ингээд маа зүүн гарталт электрон гүнж анужин Drama Queen Амармент Walking Sigma Дава тэгээд DJ Bob яхавна. Ямар амар нэрт энэ нэрнүүдийг хийн өгсөн бодвол яг анхаарал өгсөн. Би л өгсөн дөө. Ер нь тэгэл тухайн нөгөө нэг өөр шинж чанараар нь электрон гэдэг нь манай keyboard учраас электроник юм оруулж байгаа болохоор тэгж байгаа. Аналог урсгалт электрон хүн ингүүт манай dramatic хамгийн dramatic queen. Dramatic тултаа гоё дууны бичдэг. Тэнгүүтээ манай Sigma гэж бодлоо. Энэ Sigma гэдэг нь яг шууд утгаараа Sigma биш зүгээр амар мем хийдэг. Монголын мем ертөнцийн хаадуудын бид хамгийн анх уулзчаад нэрэн дээрээ жоохон манраад юу гэж нэр хөө мэдгүй. Тэгээд хүүхдийн нэр өгдөг шиг ингээд нэг нэр бичээд будаан чигчээс ахгүй юу. Тэгээд тэн дээр ингээд би тоглоомор Bank Gay гэж бичсэн чинь Bank Gay гэдэг нь гараад ирсэн дээ юу. Тэгээд за арайч яаж Bank Gay гэж хөвдөө гэж бичсэн чинь энэ манай bassist-ийн гэсэн F-Cock гэдэг нэр гарч ирээд тэгэл за F-Cock дээр тогтдоо гэдгсэн чинь энэ юу гэж байгаа гэдгсэн чинь copy гэдэг үгийг зүгээр арт нь оруулсан за. Тэгээ F-Cock дээрээ тогтцоо хийж байгаад би ингээ гэртээ харьцаа жоохон бодсон чинь нэг тийм панк хамтлагийн нэр юм шиг тийм жоохон амар сонсогдоод тэгэхээр нь жоохон бодоод баахан чулууны нэрхлээ хайжсэд файлдаад тэгэл бодож байгаа бол яг унтгаал заац F-Cock гэж бодол хөвчсэн чинь ингээ кассетанд би ямар дуртай байхгүй. Тэг кассет масеттэй юм хайж үзье гэж бодож байгаа. Тэгэхээр Dirty Tapes Mibs гэж бодож байсан. Dusty байвал гоё юм байна гэх. Тэгээд хамтлагийнхаа хэлсэн чинь өстө гоё юм уу юм. Өстө мундаг зундаг гэл ном магтаал. Тэгээ F-Cock гэдэг нэр баг 7 хоног үргэлжилсэн юм. Баг тассан байсан байж байгаа. Анх байгууллагахдаа инди рок тоглодог байсан. Тэгээд одоо болохоор сайхнаас бид нэр шинэ гişүүдтэйгээр одоо буцаж гарч хэсэг засварлцсан гэсэн юм а. Тэгээд манай хуучин үндсэн гişүүд маань гадагшаа яваад зарим нь амьдралаа өгөөд тэгээд бид шинэ гişүүдтэйгээр одоо яг анхандаа ярьж исэн урсгалаараа тоглоо явж байгаа. Одоо shoegaze тоглох гэж хичээж байгаа. Тийм. Та тийг анх яаж мэдсэн бэ гэхээр сая wake up болсон шүү дээ, тийм. Wake up festival болсон. Тэр үед яг хамгийн түрүүнд ирээд сонссон хамтлаг танаа хамтлаг байсан. Яг сүүлийн нэг 2 сарын хугацаанд юм уу YouTube-ээс бахан shoegaze playlist би айгүйх сонсоод shoegaze их орцсон байсан чи яг танаа хамтлагийг сонсоод айгүй. Тэгээд яг энд ярилцах боломжтой болж байгаа айгу баярлж байна. Dusty Tapes гэдэг альбом. Дотроо Dusty Tapes гэдэг дуутай. Тэгэл нэг ер нь 6-7 дуутай. Нэг EP маягийн альбом. Бидний хуучин зохиожсон инди дуунууд дандаа хуучин зохиожсон дуудаа одоо юм тоглохоо болж байгаа учраас яг Dusty Tapes гэдэг утга нь яг тэн дээр гарч ирсэн. Тэр яг анхны бүрэлдэхүүн нэр гэлэр. Тийм. Анхны бүрэлдэхүүний одоо бид нар чинь өмнө ингээд зөндөө олон гişүүд солилцсон. Тэгээ яг тэдний одоо бусд гişүүдийн маань одоо оролцоо байгаа штэ дуунууд дээр. Тийм. Тэгээд тэднийг хүндэтгээд тэгээд одоо ингээд бид нэр өөр юм хийлээ гэд үдж байгаа маягийн альбом баггүй. Манайх чинь яг байгуулагдсанаас хойш 90 дандаа жижигхэн ивентүүдээр л тоглодог гэсэн.
Одоо ингээд энэ тэнд зүгээр жижигэн баарнуудад болдог ямар төгжмийн ивэнтүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрнээс хойш хамгийн анхны оролцсон том ивэнт гэх юм бол яг Playtime-ийн showcase аа. Тэгээд тэрнээс хойш Wake Up дээр тоглоод тэгээ одоо Playtime дээр тэгээд Ara одоо бас хөрхөн явж байгаа. Тийм. Нэг золоо гэд найзсаа Honey Dip гэд тавтлагыг олж мэдээд тэгээд ер нь шүүгээс их сонирхолтой болчихсон. Тэгэл лавга гэд найзтайгаа ер нь иймэрхүү хөгжим хийнэ гэд нэлээ олон жил ярьж агаад за ер нь одоо яг хийх цаг нь болсон байна гэд нэлээ бүр бараг бэлтгэл рүүгээ орох тал руугаа болцсон байжгаад нэр яг хоёрхан гишүүнтэй бараг тоглоё гэж бодсон байхгүй. Би бөмбөр тоглол, тэгэл манай гитар тоглол, тэгэл дуулаад иждэг гэд тэгж байгаа за арай худлаан байна гэж бодоод Amok-аас эхэлж вокал хийх үү гэж асуугаал. Тэгэл Үгүй гэдэг хариулт өгсөн гэж. Тэгээ зөвшөөрөөгөө тэгэл за эрэгтэй вокалист авах юм байна гэж бодсон байжгаад давааг бэсистээр авадмаа. Одоо 10 жил цордог байхад дотланг гэсэн байхгүй юу? Даваа. Тэгээд за даваа бейс тоглодог хөх юм чи бейсээр өмнө нэг бас нэг гранж автлагтай. Тийм. Бид хоёр гранж автлагтай. Тэгээд болцсон байсан юм аа. Тэгээд давааг авсныхаа дараа бидэд нэг хөгжмийн дэлгүүрт юм үдээд суучсан чаа төлгөөн гэд хүүхд орж ирэл байжснаа. Бид хоёр инстаграмаар дагалцдгаа мэдэхгүй. Тэгээд наваг л таньсан юм шиг би болохоор танаагүй. Тэгээд над руу оройн чатаар та хөгжим тоглолт юм уу? Хамтлагт ормоор байгаа гэхээр нь чичэн нэр дажгүй тоглолт нь штэ тэгэл авчихсан. Тэгэл анхтаас tips бүрэлдэжэл бэлдэж үзэх гэж аа. За одоо дуучин гэж бодож байгаа. Төлгөөнийг доолуулах уу яах вэ гэж аа. За Amok-аас дахиад суугаад үзье гэл. Тэгэл Amok-аас чикен дайвар bipolar гарч. Тэгэл та гэж. Үгүй би өөрсдөө тэгэл та гэж хэлээгүй. Тэгэл таа л гэсэн чи. Ингэсэн байхгүй юу? Анхаа надаас анх чи вокал хийх үгүй тэгсэн байхгүй юу? Гэтэ шүүгээс гэж надад хэлээгүй заяа. Инди хамтлагт тэгсэн байхгүй юу? Тэгэл би бодож байгаа бол за би ч одоо дуулна гэж ямар юм байх вэ гэж бодоод залайлаа гэд. Тэгсэн байжсна дараа нь анхаа асуусан чинь нэрэл нэг за би ямар ч байсан уулзаад үзье гэдгийгсэн байхгүй юу? Тэгээ очиод ингээд хүүхдүүдтэйгээ гэж хамтлагын гишүүдтэй уулзсан чинь ингээд ер нь амар хөөрхөн санагдаад тэгээ би тэр үед ингээд жоохон ганцаардаад ирсэн байхгүй юу? Тэгээд зүгээр найзуудгүй байсан болохоор Dusty Tips хамгийн анх орсон заа. Тэгээд надад ингээд дуулах ямар ч техник байхгүй байж байгаа. Тэгээ би одоо л дөнгөж бараг дуулж сурч байгаа. Юу гэдэг штэ нэг тийм үг гэдэг штэ номыг одоо жишээ нь зохиолч нь хэлэх гэсэн санаагаа биш уншиж байгаа хүмүүс нь өөрсдөө санаа гаргаж ирж ойлгохдаг гэдэг шиг яг бидний ингээд гаргаж байгаа энд чинь яг нэг хүн бичиж байгаа дуу биш болохоор 6 өөр төрлийн мэдрэмж холилдоод гарч ирж байгаа штэ тэрийг яг сонсож байгаа хүн юу гэж ойлгохоос л хамаараасаа гэж боддог зүгээр яг ингээ ухагтгууны яг бидрийг сонсох хүсэлтэй ч юм уу сонсдог хүмүүст үлдээчмээр санагддаг яг ийм юмд баригдуулахгүйгээр заавал тийм мэдрээсэй гэдэг. Хин ч юу гэж ч мэдэрч хин ч юу гэж ойлгож болохоор гэж л боддог доо. Хамтлагаа анханасаа байгуулахдаа л ер нь яг тесттэй нийлүүлж байгуулагдсан бид нар яг өөр хүмүүс одоо шинэ гişүүд Чимба гэд гитарч яг шинээр орж ирсэн байгаа. Тэгээд Анжин гэд одоо манай MIDI keyboard тэгээд электрон жаалаа хатлаад л. Тэгээ электроник хөгжим нэг тиймэрхүү юмнууд оруулмаар санагдаад Анжиг дэмж авсан. Тэгээд манай шинэ бөмбөрчин гүйг тэгээд bassist даваа Amok одоо ингээд анх хоёр миний би гэд тоглож байгаа шүү дээ. Тэнгүүт бид нар яг хаа цаг завын хувьд бол ялтчихгүй угаасаа хэцүү байдаг ч гэсэндээ тухайн өдөрт тухайн өнд бол бүр яг бүтэн завгүй биш бол заавчгүй нэг завтай өдөр нь яг огтлцчихлээ байдаг л та. Тэг үдээс хойш ч юм уу. Тэр мэрчл нэг сүртэй асуудал болдгоо ч гэсэн яг ганц хоёр хоцорч моцрох бол тэгэл яах вэ? Тэгээ нөгөө нэг юу байгаа штэ. Би бас нэг юм боддог байхгүй юу? Одоо хамтлаг зүгээр хөгжим хийгээд яг нэг хамтлаг болчихгүй штэ. Бас жоохон би бинтэйгээ
хоёр татна. Ялангуяа би чи яг нэг хөгжим хийх гэж жоохон ганцаардахгүй байх гэж орж ирсэн хүн байгаа шүү дээ. Тэнгүүт би бас ингээд хамтлагийнхныгаа жоохон хайрлахыг хичээдэг байхгүй юу? Ингээд үнэхээр завгүй байвал ингээд нэг их өөрлөж мөрлөхгүй. Үнэхээр яг нэг хүнээс болоод бидний бүтэн өдрийн ингээд бүгд ажлаа зохицуулсан байж хахад тэр хүнээс болоод ингээд файлцсан ч гэсэн тэгэл за зүгээр дээ. Угаасаа гинти юм дандаа тохиолдсон юм чинь. Тэгээд зүгээр яг ийм юмнуудаас болоод манай хамтлагийнхан ч гэсэн ер нь ингээд ямар ч амар хүн шалтгаантай байсан яг сүүлийн үед ингээд хамтлагтаа жоохон сэтгэл гаргадаг. Жоохон биш бүр үнэхээр сэтгэл гаргадаг гэсэн амар анзаарагддаг болсон. Тэгээд яг би яг тэрнээс хойш за яг зүгээр бэлдэх биш ингээд хамтлагаараа бас чөлөөтэй байх ч юм уу хамт ууланд гардаг ч юм уу хамт бисээ тоглосон ч юм уу тиймэрхүү жижигхэн юмнуудаар гоё дурсамж бүтээгээд явах юм бол гоё арай илүү гоё хөгжим хийх юм шиг санагдсан. Яг муудалцаж юу нүзээгүй. Нэг удаа л яг нэг амар том хагаралтчихсэн. Тэгээ тэн дээр ингээд 1 2 3 гишүүнээ алдчихсан байхгүй юу? Тэгээ тэн дээр ер нь бол надад амар хэцүү байсан. Миний бүр амар фейс нь таарсан гэх юм уу? Тэгээ би тэрнээс хойш ер нь жоохон муудалцах дурггүй болоод. Тэгээ би тэд юун дээр ч ер нь надад нэг санал зөвлөлдсөн ч гэсэн зүгээр ингээд жоохон эвтэхнэр хэлээл шоглож моглол. Яг санал зөвлөлтийн хувьд бол угсаал зөвлөлтөн л тоо 6-ын 6 цоглцсан. Тэгээд яг бүгдээрээ шүүгээ сонсохын хувьд бол сонсон. Гэхдээ чинь дотроос задраад явна штэ. Тэгээд одоо би нэг ийм хөгжим химээр байгаад идэг. Нэг одоо жоохон амбиент хөгжим химээр байдаг. Тэнгүүт тэнд арай нэг жоохон emo twist vibe-тэй зүйлүүд химээр байдаг ч юм уу те. Тэнгүүт зөвлөдөг ч гэсэндээ нэг тийм асуудал болоод байдгүй маа. Би риф зохион, мелоди зохион. Тэгээд нөгөө хэдтэй сонсголно. Манайд бас гэртээс маач бүгдээрээ гэртээ хөгжмөө биччихдэг байхгүй юу. Дандаа нэг студ орох шаардлагагүй шээ. Бүгдээрээ ингээд демонуудаа ингээд гэр гэртээ бичээл явуулаад тэгэл дуу бүтчихдэг болохоор нэг тийм амьд харилцааны дуу бүтчихсэн төх ер нь цөөхөн дөө. Тэгэл гэр гэртээ сурах. Ерөн болт штэ. Гинтээ яг дууд зохиожсэн юм байна аахгүй. Тийм. Ерөөсөө тэгэл цуглж моглаа л. Нэг тийм байхгүй гаргал. За даваас. За шүүгээ зэх юм бол миний хувьд яг 21 онд яг slow dive-ыг авсанчсан байхгүй. Slow dive нэг so tired гэдэг нэг дуу байсан. Тэр бол ер нь айгүй надад инфлюенс хийсэн. За Монголд. Яг slow dive гэдэг яг ер нь дундчилтай хамгийн дуртай гадаад хамтлаг гэвэл одоо Cocktail Twins гэдэг тэр хамтлаг. Тэр бол яг л цэвэр dream pop. Тэг. Монгол гэвэл яг манай жанртай төхөн гэвэл Elastic Lights. Тэг. Тэрэнд. Гоё тий. Би ч одоо би ер нь яг хамтлагтайгаа жоохон ойрхон юм сонсдгоо маа. Гадаадаас туртай гэх юм бол одоо Clarox. Smashing Pumpkins тэгээд агүй Sonic Youth ч юм уу за энэ хоёр ялны ч юм уу Монголоос ч одоо юу юм бэ? За баг Silhouette Silhouette. За миний дуртай за гадаад гэвэл би бол Lantless гэж хамтлагт дуртай. Ер нь бүх альбомд нь дуртай. Энэ амар cross хамтлаг. Бат альбом болгон дэр өөр. Тэгээд өөр ч MBV-д дуртай, Honey Dip-д дуртай, Trant ч бас дуртай. Тэгээд Монгол гэвэл Slutty-тэй гоё. Edge гэдэг хамтлаг бас амар гоё. Тэгээд KDX Grey, Elastic Lights ч юм. Starfish хамтлаг тий. Өнгөрсөн жил Playtime дээр аягүй гоё тоглосон. За Dusty Tapes дуртай. Тэгэхээр Dusty Tapes хамтлагийн уран бүтээлээс бүгдээр сонсцгоё.
түгэж чи нүдэрээ харцнаас минь юу хараснаа надад чи хэлээрээ